тулгарч байна шүү дээ. Маргааны хөдөлгөөн болдог боллоо. Асуудал дахин шийдвэрлэсэн хамт байна. Сайн байна уу? Би нисэж мэрэгжилтэй. Би автомат спортын тамирчин. Ах нь харин инженер мэрэгжилтэй. Хүмүүс баг байхад нэг ийм асуудаг байсан те. Чи том болоод ямар мэрэгжилтэй болох вэ гэж. Чиний хариулт одоо ч гэсэн хэвээрээ байгаа юу? Эсвэл ямар нэгэн шалтгаанаар өөрчлөгдчихсөн үү? Магадгүй чамайг ээжгээ эсвэл аавшгээ. За болиг ихэд өөр хинэгэнтэй адилхан мэрэгжил эзэмшээрэй гэж тулгаад байна. Мэрэгжил гэж чухам юу вэ? Ирээдүйд хүмүүс хийх ажилгүй болно. Ямар амар мэдээ. Автоматжуулалт, хиймэл оюун ухаан гэд одоо ч бидний бүрэн ойлгож чадаагүй байгаа зүйлс нь бидний амьдралыг өөрчилөх юм гин мэрэгжил нь усна хүмүүс нь шаардлагагүй болно гинэ. Тэгвэл нэг гоё түүхийг ярьж өгье. Эртний урдын цагт Карл Бенц гэдэг хүн байж. Тэр хүн анхны автомашины хөдөлгүүрийг зохион бүтээгээд төд удалгүй автомашины загвар зохион бүтээгч гэдэг мэрэгжил үүссэн байна. Үүнээс өмнө энэ мэрэгжил байсан болов уу? Тэгвэл бүр ойрхны түүхийг ярьж өгье. Тун саяханда 30 өрөхгүй жилийн өмнө Тим Бернерс-Ли гэдэг залуу байж. Энэ хүн 3W буюу бидний мэдэх өнөөдрийн интернетийг үүсгэсэн юм. Удалгүй веб хөгжүүлэгч гэдэг мэрэгжил үүслээ. Үүнээс өмнө яг энэ мэрэгжил байсан юм болов уу? Хариултууд нь үндсэндээ үгүй. Яагаад энэ бүхнийг яриад байгаа вэ гэхээр өнөөдөр чамд яг ямар мэрэгжил сонгох ёстой гэдгийг чинь бид нар хэлж мэдэхгүй. Учир нь ирээдүйд чиний ажиллах мэрэгжил одоогоор үүсээгүй ч байж болно. Бүр чи өөрөө ч шинэ мэрэгжлийг бүтээж болох шүү дээ. Гүр арга чавга багтаа сансрын нисгэж болно доо гэж боддог гэсэн гэж бодож байна уу? Ер нь бол тийм байлаа. Миний Дагестан номын хэсгээс. Аав минь надад нэгэн чухал зүйлийг сургасан юм. Хэрвээ хүн чамайг тэнэг гэвэл шууд хариу өгөхийн оронд би таны хэлсэн зүйлийг 24 цаг бодоод эргээд хариу өгье гэж хэлж байна. Тэгээд 24 цаг бодоод үнэхээр тийм байвал тэр хүндээ уучлаарай би тэнэг юм байна. Үгүй бол үгүй ээ та буруу бодсон байна гэдгийг нь хэлээрэй гэж сургасан. Магадгүй миний амьдралдаа олж авсан хамгийн чухал чадвар энэ баг. Миний Дагестан номын хэсгээс. Тэгвэл одоо би чамаас нэг зүйлийг асууя. Чи мэрэгчлээ сонгосон уу? 24 цаг бодож байгаад хариулаарай. Өөрөө сайтар бодож тунгаах цагчин болсон болохоор л чамаас энэ асуултыг асууж байгаа хэрэг. Хэрвээ хариулж чадахгүй байгаа бол чи хангалттай олон зүйлийг туршиж үзээгүй байна гэсэн үг. За би бол сургуулаа төгсөөд ажил хийгээд дараа нь хуурай бизнес хийгээд ер нь юм бол туршиж үзсэн. Би юу хийвэл өөрөө ийм жаргалтай авах вэ гэдгийг аягүй их бодсон. Дээрэс нь юу хийвэл бусдад аз жаргалыг өгч чадах вэ? Бусдад юу өгч чадах вэ гэдгээс их бодсон. Би одоо хөдөлмөр эрхлээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бол зөндөө юм оролцсон. Ерөнхийдөө бол амьдралдаа бол нэлээд надад амжилт авчирсан гэх үү. Миний амьдралыг бол нааштай өөрчилж чадсан мэрэгжил бол суралцсан ажил бол би хувийн бизнес эрхэлсэн. Энд бол би ресторан ажилласан. Сүү боловсруулж байна. Аюу гой Европын бэлтгэгүүдийг дэлхийн бэлтгэгүүдийг Монголдо хийж сурж байна. Сүүлийн 10 жил энд өөрийнхөө хүчээ зориулж байна. Нэг аимшигтай ойлголт байна. Хэрвээ ямар нэг сонголтыг хийчихсэн бол түүнээсээ буцаж болохгүй мэд. Гинтэл 20 жил өнгөрч юм шиг үгүй шүү дээ. Чи сонирхож байвал өнөөдөр зөөгч хийгээд үз, хүсэж байвал номын санд ажил, эсвэл тоогоочийн туслах болсон ч болно. Магадгүй чамд эдгээр зүйлс таалагдахыг үгүйсэхгүй. Хэрвээ таалагдахгүй бол дахиад л өөр зүйлийг турш. Яагад гэвэл нэгэн сонгосон зүйлээ өөрчлөх эрх нь чамд байсаар байгаа гэдгийг санаарай. Тайван бодож шийдвэр гаргах хугацаа өгөхгүй байх нь л хамгийн том аюул. Миний хувьд юу зөвлөх вэ гэхээр easy, relax тэ нэг тийм сандраад байх юм бол байхгүй. Амьдрал чинь бол их урт. 18-аас 25 наснда бол аль болох олон юм сурж, олон юм суралцж одоо тархиа бол цэнэглэх ёстой гэж бодож байна. Тэгээ энд ингэж явж идэл яг өөрийн чинь амьдралыг одоо яг аваад явах, яг чиний хийж бүтээх ёстой, яг тэр мэрэгжлээ бол олох магадлал бас өндөр байна. Би чинь багын сонирхол нь болохоор одоо заавал цагдаагийн актинд орно гэсэн тийм мөрөөдөлтэйсэн. Гэтэл манай юм за чи эдийн засгаар одоо заавал сурах ёстой шүү гэд эдийн засгаар бол төгсөөд нэлээд олон жил бол хүний нөөц болон гүйцэтгэх захирлаар ажилласан. Гисэн ч бодвол яг энэ ингээд би зүрх сэтгэлээ сонсохоор энэ миний бол мөрөөдөл, миний хүсэл зорилгууд биш байсан болохоор би яг өөрөө би юу хийх дуртай байна гэдгээрээ энэ спорт руу бол хөтлөгдөж орсон байгаа. Тэгээд ч үдий зэрэгтэй бол амжилтанд хүрсэндээ бол үнэхээр их баяртай байна.
Юунд дуртай гэдгээ олж мэдхийн тулд хийж үзэхээс уншиж судлахаас өөр арга байхгүй. Өөрөө ч юунд дуртай гэдгээ олоогүй байхад ч өөр хинч чиний юунд дуртай, юу хүсдэг гэдгийг чинь тодорхойлж чадахгүй. Одоо нэг мэрэгжил одоо юу гэдэг юм би ийм л болно, би нисэгч болно ингээд мөрөөдөд ивэл сайн байна. Тэрнийхээ төлөө бол чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хамгийн гол тийм сонголт хийсэн бол тэрнийхээ төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Гэхдээ заавал ард нэг бэкап төлөвлөгөө байж байгаа хэрэгтэй. А төлөвлөгөө байдаг бол Б төлөвлөгөө байх хэрэгтэй. Одоо жишээ нь над шиг ингээл 2005 онд би явж чадаагүй. Тухайн би мөрөөдлөө хаяагүй. Би гайлаараа суунд. Гэхдээ би эзэн нэгэн цаг заавал би онгоцны жолооны ардл бисэн. Онгоц байрны нисгэж болно гэдэг мөрөөдөл юу сайж байгаа. Сонголт хязгааргүй. Стив Джобс нэгэнтээ хүмүүс үргэлжил амьдрал яг ийм байдаг гэж ярих дуртай. Сайхан амьдрахын тулд ингэх ёстой, тэгэх хэрэгтэй. Эсвэл угаасаа ингэдэг байсан юм. Өөр арга байхгүй гэх мэт баахан зөвлөгөө өгдөг. Ийм амьдрал их хязгаарлагдмал шүү дээ. Хэрвээ чи өнөөдөр бидний мэдэх бүхэн амьдралд байгаа бүх зүйлийг яг л чамтай адилхан ухаантай хүмүүс бүтээсэн гэдэг энгийн зүйлийг сайтар ойлгох аваас амьдрал ямар уудан бөгөөд боломжоор дүүрэн болохыг ойлгож чадна. Гэвч хилээд iPhone утсыг бүтээжээ. Чамд мэрэгчлээ сонгоход ганцхан хүн тусалж чадна. Тэр нь хин гэж яг одоо толинд очиж таар. Зөвхөн чи өөрөө л юунд дуртайгаа олж нээж хүсэл эрмэлзэлч хаашаа чиглэж байгаа гэдгийг олж мэдэж чадна. Та нар бол үнэхээр хүсэндээ хүрч чадна. Та нарт амжилт хүсье.